Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Халдвар төвчин судлалын үндэсний төв сүрэгийн лавлах лабораториос цувралаар интерактив хичээлийг хүргэж байгаа. За энэ удаад сүрэгийн 70 халдварын шинжилгээ буюу ИГРА шинжилгээ, интерферон гамма тодорхойлох шинжилгээний талаар та бүхэндээ товчхон ойлголт, шинжилгээний процесс, за ямар шинжилгээг илгээдэг вэ? За энэ талаар та бүхэнд хүргье. За хамгийн түрүүнд сүрэгийн халдварын талаар товчхон ойлголтыг өгье. Сүрээ өвчин мугобактериум туберкулезис комплекс бүлгийн нэг унсагдаг. За хүнийг өвчлүүлдэг сүрэгийн гол үүсгэгч нь мугобактериум туберкулезис. Халдвар хэлбэрийн сүрээтэй нэг өвчтөн жилд 10-аас 15 хоног халдварлуулах боломжтой гэж тооцдог. Халдварлагдсан 10 хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг хугацаанд сүрээгээр өвчүүлж болно. За идэвхтэй болон далд сүрээ нь хоорондоо ялгаатай. Далд сүрээ халдвар тараахгүй боловч дунджаар 10 орчим хувь нь идэвхтэй сүрээ болох эрсдэлтэй байдаг. Сүрээгийн далд халдвар гэдэг нь сүрээгийн янгаар халдварлсан чимэл зүйн ямар нэгэн зовиоргүй шинж тэмдэг илрээгүй туберкулины арсны сорил интерферон гамма тодорхойлох шинжилгээнд эерэг багжийн болон сүрээгийн нэн судлалын шинжилгээнд өөрчлөлтгүй хэвийн байхыг хэлдэг. Сүрээгийн далд халдварыг илрүүлэх quantiferon TV Gold Plus шинжилгээ. Японы эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Satrapis төслийн хүрээнд сүрээгийн далд халдварыг илрүүлэх зорилгоор тоног төхөөрөмж сүрээгийн лавлах лабораторийн мэргэжилтнүүдийг Японы эрдэм шинжилгээний хүрээлэнд уг шинжилгээгээр сургаж мэргэшүүлэх, өөрийн оронд дадлагжуулан анх удаага нэвтрүүлэн онцлогоо шинжилгээ хийж байна. За quantiferon TV Gold Plus шинжилгээ буюу QFT Plus нь гепаринжуулсан бүхэл цуснд эсийг идэвхжүүлдэг M туберкулезис дуурамд ESAT6 болон CAP10 пептид уургийг ашигладаг in vitro онцлогооны шинжилгээ юм. За in vitro гэдэг нь биологийн орчноос тусгаарлагдсан организмын бүрэлдэхүүн эсгүүдийг ашиглан судалгаа хийхийг хэлдэг. За интерферон гаммаг фермент холбоод эсрэг биеийн уруулаар M туберкулезис халдвартай холбоотой пептидийн эсрэг төрөгчийг in vitro хариу уруулыг тодорхойлоход хэрэгэлдэг. QFT Plus нь сүрээгийн халдвар өвчлөлийг илрүүлэх шууд бус шинжилгээ бөгөөд эрсдлийн үнэлгээ, дүрс онцлогоо болон бусад үзлэг онцлогоотой хамт хэрэглэхэд зориулагдсан болно. Шинжилгээний зарчим нь QFT Plus нь M туберкулезисийн уургийн дуурамил пептид эсрэг төрөгчийг агуулсан тусгай цус цуглуулах хуруушил ашигладаг. Тусгай хуруушилн цуглуулсан цусыг хуруушилтэй 16-аас 24 цагийн турш инкубаторт хийж инкубац хийдэг 37 Цельсийн хэмт гэсэн үг. Үүний дараа севинг ялган пептидийн эсрэг төрөгчийн хариу уруулаар үүссэн интерферон гамма байгаа эсгийг шалгадаг. Quantiferon TV Gold Plus шинжилгээний товч өдөвчийг харуулах юм бол 1-р цус цуглуулах, 2-р хуруушил тус бүрт 1 мл цус хийж хойлох, 3-р 37 Цельсийн хэмд 16-аас 24 цаг инкубацлах, 4-р ELISA шинжилгээг гүйцэтгэх, 5-р үр дүн гуншуулах, тооцоолох. QFT Plus шинжилгээний тусгай 4 өнгийн хуруушил байгаа. 1-р буюу саарл өнгийн хуруушил нь сөрөг контрол ямар нэгэн антиген агуулаагүй. Ногоон өнгийн TV1 хуруушил нь 2 төрлийн антиген агуулсан CD4 өдөх урт пептид агуулсан. Шар өнгийн буюу TV2 хуруушил нь 2 төрлийн антиген агуулсан урт болон богино пептидүүдийг агуулсан. CD4 болон CD8 хариу уруулыг хоёуланг нь илрүүлж болно. Агаан өнгийн хуруушил нь эерэг контрол дотроо фитогемоглютин агуулах ба TS-ийг үйлдвэрлэхийг өдөөдөг интерферон гамма. Энэ нь тухайн хүний дархлааг илэрхийлдэг. QFT Plus шинжилгээний сорц цуглуулах, тээвэрлэх, инкубац хийх. За хоёр аргаар ерөнхийдөө цусыг цуглуулж болно. 1-р нь 4 өнгийн хуруушилэндээ шууд 1 мл цус тус бүр цуглуулах. За 2-дугаарх нь литик гепарын агуулсан хуруушилэнд доод тал нь 4 мл цус цуглуулад 4 өнгийн хуруушил тус бүрт 1 мл-ийг хийж дараа нь цустай хуруушилээ дотор хааныг нь бүрэн бүрхтэл 10 удаа зөөлөн холино. Цус цуглуулснаас хойш лабораторид 17-оос 27 хэмээн температурт аль болох богино хугацаанд тээвэрлэнэ. Лабораторид хүлээн авсан бүртгэлд үндсэн мэдээлэл болон цусны сорж цуглуулсан цаг, лабораторид ирсэн цаг, тээвэрлсэн хугацаа, инкубаторт хийсэн цаг, дууссан цаг зэргийг тэмдэглэх нь маш чухал.
QFT Plus шинжилгээнд шаардлагатай хэрэгсэл 1-р Делайза уруулжийн цомог байгаа. Үүнд уруулын хавтангийн стрип, интерферон гамма стандарт усмал, grain dilute, conjugate, wash bubur, substrate solution, stop-in solution, цус авах 4 өнгийн хуруушил. За дараагийнх нь лидик барын агуулсан хуруушил, тоног төхөөрөмж хэрэгсэлт, инкубатор, центрифуг, Элайза уншигч төхөөрөмж, угаагч машин, холиг, хулгайжуулсан пипетэг, 8 суугт пипетэг, хошуу, микротуб, хэмжээтэй цилиндр шил, уруулж хийх танк, янгужуулсан уусмал болно. Аль эсвэл нэрмэл ус. За хувийн хамгаалах хэрэгсэл. QFT Plus шинжилгээ хийх үеийн явцыг бичлэгээр хүргэе. Цус цуглуулсан 4-3 шилтэй цусыг зөөлөн холсны дараа нэмэх 37 Цельсийн хэмээн инкубаторт 16-аас 24 цаг инкубацлана. Инкубатор цусыг хануулснаар явагдах үйл явц нь антиген илчлэгчээс сүрээгийн ТВ антигенийг барин боловсруулагдана. ТС-д илчлэгдэн ТС нь интерферон гаммаг үүсгэх дархлааны урвал явагддаг. За дараа нь хонуулсан цусаа авч центрифугт 3000 эргэлтэнд 15 минут эргүүлнэ. Ингэж эргүүлснээр дараа сэвэн цус гээлээр тусгаарлагдана. Зурагт харагдаж байна. Ингээд шинжилгээ хийхэд бэлэн болно. Жижиг төв болон эргэдэг тагтай төвийг сорцын тооны дагуу бэлдэж дугаарлана. QFT хуруушил ялгасан сэвэнгийн дээд хэсгээс 350 макролитрийг соруулан жижиг төвөнд хийнэ. Хошуу гээлэнд хүргэж болохгүй. Сорцыг дарааллаар хийсний дараа центрифугт 3000 эргэлтэнд 5 минут центрифугтна. Сэвэнгийн дээд хэсгээс 300 макролитрийг эргэдэг тагтай жижиг төвөнд хийнэ. Тухайн өдрөг Элайза шинжилгээ хийхгүй бол сэвэнг хасах 20 Цельсийн хэмт дууж хадгална. QFT Plus шинжилгээний протокол хөтлөн үүний дагуу шинжилгээг хийнэ. За хамгийн түрүүнд стандарт усмлыг найруулна. Үүнд 4 ширхэг төв бэлдэн 1-4 хүлтэр дугаарлана. Төв тус бүрд 150 макролитр grain dilute усмлаас хийнэ. Нэгдүгээр төвөнд интерферон гамма стандарт усмлаас 150 макролитрийг нэмнэ. Дөрөв дэх төвөнд зөвхөн grain dilute усмал байна. За нэгдүгээр төвийг сайтар холно. 50 макролитрийг 2 дахь төв рүү нэмнэ. Мөн сайтар холон 3 дахь төв рүү 50 макролитрийг нэмнэ. Дараа нь
грэн дилют болон конжугейт усамлаас сорцын тооны үснэгтийн дагуу хэмжээтэйг авч танк руу хийж холино. Конжугейт усамлыг даруй хөрөгчөнд буцааж хийнэ. Танк дахь шингэрүүлсэн конжугейт усамлаас 8 сувагт ppm-гээр 50 макролитрийг авч стрип руу хийнэ. Дээр нь Севенгээс протоколын дарааллын дагуу 50 макролитрийг нэмнэ. Хамгийн сүүлийн игнэнд стандарт усамлуудаас 50 макролитрийг нэмнэ. Нэг минут хавтгай тавцан толигчоор хольж (17-оос 27 хэмт 120 минут баруунхуй орчинд инкубацлаа. Цаг болон температурыг протокол тэмдэглэнэ. Шинжилгээг 2 дугаар хэсгээс үргэлжлүүлж үзнэ үү.